Сэргээгдэх эрчим хүчний их үүсвэр тэр дундаа усан цахилгаан станц барьж байгуулан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх нөөц боломж өндөр болгон судалгаагаар батлагдаж бодит амьдрал дээр биелэлээ олсон Ховд аймгийн дөрөвний усан цахилгаан станц юм а. 1960 оноос эхлэн яригдж нийгмийн хөгжлийн захиалга ард иргэдийн хүлээлт байсан тус станц нь олон хүний оролцоо хүчин чармаалтын үр дүнд байгуулагдсан юм а. Өөрөөр хэлбэл тус станцыг барьж байгуулах гэрээг Монгол улс бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газрын хооронд 2001 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байгуулж 2004-өөс 2008 оны хооронд барьж ашиглалтанд оруулахар гэрээн тусгасны дагуу станцын барилгын ажил нь 2004 оны 6 дугаар сарын 8-нд эхлэж 2008 оны 6 дугаар сарын 21-ний өдөр анхны агрегатораа ажилуулан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эхэлжээ. Ингэснээр жилд 38 сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх 12 мегаватт хүчин чадалтай манай орны хамгийн том усан цахилгаан станц Ховд аймгийн Дөргөн сумын Чон харайхын гол дээр байгуулагдсан юм а. За усан цахилгаан станц манай Монгол улсын баруун бүс нутгийн эрчим хүчний хэрэгцээнд ихээхэн хөв нэмэр оруулах ийм байгууламж болсон юм багмаа. За баруун бүс нутаг бол Оросын холбооны улсын Красноярскийн эрчим хүчний системээс импортер эрчим хүч авдаг. Дотоодын их үүсвэр байхгүй. За ямар нэгэн асуудалд эрчим хүчний саатал гарсан ийм тохиолдол үрд эрчим хүчээр бүрэн тасардаг ийм хэмжээнд байсан байгаа. За дөрөвний усан цахилгаан станц ашиглалтанд орсноор энэ асуудлыг бол бага хэмжээгээр зогсоосон ийм сайн талтай. Учир нь өөрөөр хэлбэл Монгол улс эрчим хүчний дотоодын их үүсвэртэй болсон учраас Оросын эрчим хүчний хараат байдлаас бага хэмжээгээр холдсон ийм сайн тал бий. Энэхүү станцын үйл ажиллагаа бүрэн хүчин чадлаараа ашиглагдаж нийгмийн эдийн засгийн хөгжил, ард түмний амьдралд үр ашиг хүртээсээр 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд 337 сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн баруун бүсийн эрчим хүчний системийн нийт ачааллын 30 гаруй хувийг хангаа зогсохгүй, өндөр үнэтэй импортын цахилгааныг тодорхой хувиар бууруулан, үлэмж хэмжээний валютын хэмнэлт гарган, дэлхийн нийтийн өмнө тулгараад байгаа агаарын бохирдол, хүлэмжийн ялгарлыг бууруулах их үйлсэд өөрийнхөө нэмрээ оруулан ажиллаж байна. За манай усан цахилгаан станц нь 10 жилийн хугацаанд 337 сая кВт-цаг эрчим хүчийг үйлдвэрлэж 305 сая кВт-цаг эрчим хүчийг баруун бүсийн эрчим хүчний системд нийлүүлээд байна. За усан цахилгаан станц маань байгаль орчинд ээлтэй талаасаа бас хүлэмжийн хийг бууруулдаг байгаа. Манай станц 10 жилийн хугацаанд 272 мянган тонн хүлэмжийн хийг бууруулсан амжилттай байгаа. Бүтц орон тооны хувьд 4 албатай. Тэгээд 47 инженер техникийн ажилчдтай 2 ээлжээр ажилладаг. За өнгөрсөн жил бол бид нэр 49 сая кВт-цаг эрчим хүчийг үйлдвэрлэж түүхэн гэж хэлэхээр амжилтыг үзүүлсэн байгаа. За манай хамт олон өнгөрсөн 10 жилийн хугацаанд шинийг ямагт сурсан, эрэлхийлсэн ийм хамт олон байсан. Үүний тод илэрлэлт нь бол бид Монгол улсын хэмжээнд анх удаага усан цахилгаан станцын их засварын ажлыг өөрсдийн инженер техникийн ажилчдын мэдлэг, ур чадвар, оюуны хүчийг ашиглан хийж гүйцэтгэсэн байгаа. Энэ Монгол улсын хэмжээнд Монгол хүн тэр дундмаа Монгол инженерийн сэтгхүү, ур чадвар дэлхийн нийтэд өрсөлдөх хэмжээний түвшинд очсон гэдгийг батлан харуулж байна. Аслаг цонхтой орон нутагт хямд төсвөр өртгөөр найдвартай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, бүрэн хүчин чадлаасаа илүү боломж гарган ашиглагдаж байгаа сэргээгдэх эрчим хүчний байгууламж одоогийн байдлаар манай улсад Ховд аймгийн дөрөвний усан цахилгаан станцаас өөр байгуулагдаагүй байна. Өөрөөр хэлбэл тус станц нь жилд дунджаар 40 сая кВт цахилгааныг үйлдвэрлэн 1 кВт-ийг 37 төгрөг буюу 1.5 центээр баруун бүсийн эрчим хүчний систем нийлүүлж байгаа нь Монгол улсын хамгийн хямдаа цахилгаан үйлдвэрлэж байгаа эрчим хүчний их өсвөр болж байгаа юм а. Ингэснээр импортын цахилгааны доллараар төлөх төлбөрийг багасгаж, тохиолдож байсан хүндрэлүүдийг даван туулахад хувь нэмрээ оруулж байгаа зэрэг ач холбогдол өндөртэйг хэлж байна. 10 жилийн хугацаанд жил дунджаар 40 сая кВт-цаг үйлдвэрлэжээ. Энийг барайг багт бүгдийг гадаадаас импортоор авдаг байлаа шүү дээ. Асар их өндөр үнээр. Эхлэл тэрнээс 4 дахин хямдаар энэ цахилгаан станц үйлдвэрлээд энэ орон нутгийнхаа хэрэгцээг хангаад баруун бүсийн эрчим хүчний системийн аюулгүй байдлыг баталгаажуулсан байна шүү дээ. Энэ бол маш чухал юм. Энэ 10 жилд бол жилд дунджаар 400 орчим саяыг үйлдвэрлэсэн байна. Эн чинь бол анхны барьсан хөрөнгөө нөхцсөн байна шүү дээ. Тэгээ цаашдаа 100 жил ажиллана гэдэг бодолтой. Цэвэр ашигын валютын үйлдвэр юм байна шүү дээ.
Дөрөвний усан цахилгаан станцын 10 жилийн ойн баярын арга хэмжээг энэ оны 8 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Дөрөвний усан цахилгаан станцын 10 жилийн ойн баярын нээлт баярын хуралд эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргамын сайхан, эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Бат сайхан, эрчим хүчний яамны цахилгааны хэлтсийн дарга Цэрэн Жамц, байгаль орчин аялал жуулчлалын яамны газрын дарга Нямдаваа, Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Сандаг Сүрэн, дөрөвний усан цахилгаан станцын гүйцэтгэх захирал Алтан Сүх нар болон холбогдох салбарын удирдлагууд оролцож ойн баярын мэндийг станцын Ахмад дунд залуу үеийн нийт инженер техникийн ажилтан албан хаагчдад хүргэж цаашдын ажилд нь амжилт хүслээ. Энэ үеэр ажил үйлсээрээ хамт олноо хошуучлан манлайлсан нэр бүхий ажилтан албан хаагчдыг Монгол улсын эрчим хүчний яамны жуух бичээг эрчим хүчний яамны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшуулсан юм а. Мөн аймаг орон нутгийн шагналаар нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшууллаа. Ийхүү Монгол улстай анхны жилийн дөрвөн улирлын ажиллагаатай сэргээгдэх эрчим хүчний анхны томоохон байгууламж болсон дөрөвний усан цахилгаан станц нь баруун бүс нутгийн ард иргэдийн амьдрал, бүс нутгийн нийгмийн эдийн засагт бодиттой хувь нэмэр оруулахаас гадна дараагийн усан цахилгаан станцын үйл ажиллагаанд туршлага болох үец боловсон хүчин инженер техникийн ажилчдыг бэлтгэх үйл ажиллагаагаараа загвараа туршлага болох үец томоохон байгууллага болон ажиллаж байна.